Хүний хувь тавилан гэдэг сонин. Хаашаа эргэж юунд хүрэхийг хэнч тааж мэдэхгүй. Хонь хурганы захад гүйж явсан хөдөөгийн борхоо хотод ирээд урлаг химээх их айлын босхоор алхан орж бүр хоймор эзлэн суух юм гэж хэн санах вүлээ. Дуудах нэрийг эцэгэх, дуурсгал нэрийг өөрөө гэдэг шиг. Аюур занын очирвот, ардын жүжигчин очирвот гэхээс илүү этгэлтэй баян хэмээн дуудуулж төмөн олондоо хүнлэгдэх болсон нь ёстой л хувь тавилан гэлтэй. Тунгалаг тамирт итгэлтэй толсон. Энэ ер нь том оройлгүй л энэ миний хамгийн кинонд анхных. Нутгийн ах トゥ нарын хүчээр хэдэн хоньныхоо ноосноос салах юм. За тамин идэлцгээ ууцгаа. Ажлаа итгэн дуусгаад орой цүү хайцгаая. Тунгалаг тамир Арманыг дорж чулам найруулагч кино болгоно гэхэд Лодой Дамб зохиолч дүрийн сонголтын явцад оролцоогүй гэдэг. Гэхдээ итгэж шороотгож атгсан шороогоо алта болгодог шавилхан биетэй шаг хийсэн ухаантай эрийн дүрийг амилуулж чадах тэрл хүнийг бидүүхэндээ хайсаар явжээ. Сүүлд нь сонсоход тэр ороо ирээд манай кино группийн удирдлууд ярилцсан юм байлээ. Энэ очрууд итгэлт тоглож чадахгүй. Яах болох уу яах вэ наанцаа гэж ярьцгаас юм байна л дээ. Тэгээд маргааш нь за юу ч гэсэн маргааш нэг зураг аваад үзьгээд маргаатар нь тэр юу дундаан цэгтэй хажуудаа ийм гэдэг зургийг авлаа шүү дээ. Мал тоолж байгаа хэсэг аваад тэрнийг авсан чинь дорчлон гой найруулагч маань сүрхий сэргээд нүдэн сэргээд за өнөө ороо цуу хайдаг авна. Одоо наач боллоо. Тэнд одоо би нэг аваад болцсон юм байлгүй. Тэгээд бичгэнэж очиод өнөө ороо авсан. Тэгээд тэр нь уртгаас дээш уусан юм уу, дорч уусан юм уу? Одоо кино зурганд байж л байгаа л да. Миний нэг данс чинь энэ шүү дээ хаа. За чи энийг хар. Энэ дундаан одтой хэлтэйгүү. Энэ хажуудан одтой унахтайгүй байгаа юм. Энэ дуургын хонь. Энэ гурвалжин болоод ирэхээр өхөр болж байгаа ухаантай. Чам шиг бичиг номтой хүнд үзүүлэхэд ч зовмор дам шиг да. Мантайсан хатангийн хажууд нэг их нэлээд ухаантай. Бас мантайсан хатан одоо бас зарим үед одоо залуу тэр хаануудад одоо зөвлөгөө өгөх гэх юм да тийм одоо сатай цэцэн гэдэг нэг хүний дүрийг бичсэн. Ном дээрч байгаа л да тэр хүний. Сатай гэхлээр нөгөө сатайгаа би хөтлөх гэдэг жүжигч. Ягаад гэвэл тэр бидний хэлээр монотон гэж ярьдаг. Нэг л өнгийн дүр. Дээшээ ганцалбраа мөргөөлөө. Дошгоолж мөргөөлөө. Тэр шавнаар тааж гисэн гээл яв. Ганц нэг сайхан чанга хашгирах газар байхгүй, нэг уурлах газар байхгүй. Уурлсан ч шал өөр хачин одоо нэг ийм дүр. Сатайгаа та энэ номыг хаанд уншиж тайлж өгөхгүй юу? Үг үсэг эртний утгагүй болохоор хаан ухаж мэдэхгүй гэж болзошгүй. Энэ юутай гайхамшигтай учрал бай. Өчөөхөн сайд би их хувьтай хүн юм да. Та юунд ингэж баярлаа? Баярлалгүй яах вэ? Их товчон хэмээхэн шаштрал манай Монголын эрт
урдын түүхийг өгүүлсэн үлэмжийн эрхэм чухаг бичиг. Тухай цэцэн хатанд хамт ажилласан. Яг л амьдрал дээр надад одоо төшиг толгуур болж байсан шигэ тэр уран бүтээл дээр бас л одоо ийм төшиг толгуур болсон ийм онжилууд байсан гэж би боддгийн шүү дээ. Ачир бат бол ганцхан жүжигчин биш. Өөрөө зохион жүжиг тавина, найруулагч, жүжигчин олон талын мэрэгжилтэй. Алсын храатай, холын ухаантай хүн асар их зүйлийг хийж бүтээдэг. Ванган, Гиндин хэмээх хоёр залуухан найруулагч хойно сургууль төгсөж ирмэгцээ. Монголын театрын урлагт шинжилгээ хийж эхэлсэн тэр үед манай хүн театртай амьдралаа холбоод удаагүй байлаа. Тиймээс ч Ванган багшийн хичээлүүлсэн жүжигийн зохиолчдын дугуйлангийн анхны сурагч болж, ардын уран зохиолч Дэндвийн Пүрвдэрж, найруулагч Хишигт, Баточир, Дугар Санжаа нартай нэг ангид мөр зэрэгцэн сууж, жүжигийн зохиол бичих эрдэмд шамдан суралцсан түүхтэй. Тухайн үед тэднийг хэн ч танихгүй, нэр алдарч хүрээгүй байлаа. Харин ганцхан Ванган багш л тэдний авиас билгийг олж харан жүжигийн зохиол бичих хэмээн шахаж шаардаж байсны хүчинд өнөөдөр Араваад жүжиг Очир батаар овоглож явна. Эрт ардын багш юм шүү дээ. Өртөө жүжигчтэй хандж байгаатай хандлага нь Жиратгаатай ер нь хамт ажиллах жүжигчин хүний гайхамшигтай уран чадвар гэдгийг бол анх надад өстой залуу хүүхэд дахь насанд минь Жиратгаа тэр жүжигчний хөтөлж явдаг жүжигчний чадвар гэдгийг бол Жиратгаа надад үлгэр дуурайл болж исэн гэж боддог доо. Зүгээр тэгээд зохиол маань ч их сайхан тэнд оролцож байгаа уран бүтээлчд ч үнэхээр агуу уран бүтээлчд байсан. Би тиймээ яриад байгаа. Бац. Ядууч гэсэн хүний амьдрал. Чи 16 ах настай байхад минь яалаа. Чи чинь хүнд. Урлаг гэдэг бол гайхамшигтай ертөнц. Энэ урлагаар хүмүүжсэн урлагийг ойлгож мэдэрдэг хүн бол гарцаагүй өөр хүмүүс байдгийн байна гэдгийг ингээд би сэтгэл зүрхэндээ мэдэрч чадсан учраас би бас аавынхаа энэ мэрэгжлийг өвлөж энэ урлагийн ертөнцид хөл тавьулсан байх гэж боддог. Ааваас зөвхөн ярилцаа сууж яхад биш. Ерөөсөө л ухаан орсон цагаасаа эхлээл одоо хүртэл би дандаа ухааныг олж хардаг. Миний аав бол гайхалтай ухаантай жүжигч. Ухаантай хүн. Ноён нуруутай ийш тийшээ хамаагүй хазаж сэтгэлийн хөөрлөөр тавхиад байдаггүй. Сэтгэлийн хөөрл ухаанаараа захирч чаддаг. Бас итгэлийн тийм шинж чанар энэ хүнд байдаг. Одоо итгэл твай ингээд яриад байдаг шүү дээ. Тэр хүний тэр ухаалаг, тэр шинж чанар энэ хүнд өөрт нь бас байдаг гэж би хардаг. Жүжигчин хүн тоглох дүрийнхээ бүхэл ертөнцийг өөрийнхөө оюун ухаан, зүрх сэтгэл, мах цусандаа бүрэн шингээж чадсан үед тэр дүр жүжигчнээс өөрөө ургадаг гэдэг. Тэгвэл Очир батын бүтээсэн дүр бүхэн өөрөөс нь ургаж өрөөлийн зүрхэнд дэлбэлж мөнхөд амьдарч байгаа нь гайхалтай. Энэ л жүжигчин хүний аз жаргал, жүжигчин болсны бахархал билээ.